дараагийн жишээ бол юу гэвэл за энд мод байна. Модноос аль нь төрөлдсөн байгаа. За энд одоо чинь хүмүүс хамт өрхөн ч юм уу эсвэл буугаар ч юм уу дурын байдлаар одоо чинь энэ алимыг унахад энэ сум явж очиод энэ алимыг ондог. За ямар үед онох уу гэхэлэр яг энэ алим унах агшид яг энэ алим руу чиглүүлж хагаад яг алим унах агшид энэ сум тавих үед яг үгээр энэ сум маань энэ алимыг золцдог ондог. За яагаад ондог вэ гэдэг талаар хэдүүлээ одоо жишээ авч үзье. За тэгэхээр энэ шигийг Y, энэ шигийг X гэсэн тэмдэг болгосон. За энд анхны байдал Y0. За энэ шигийг B0 хурд. За тэгээд энд одоо чинь олж байгаа зүйл байна. За энэ хурмаа энэ зөвж байгаа. Яг эндээс тавихад энэ хурмаж. За тэгвэл юу болох вэ? За эндээс ингээд яг чөлөө туналт хийж байгаа. Чөлөө туналт хийнэ гэдэг чинь энэ зай юу болох вэ? Энэ зай гэдэг маань GT квадрат болох син вектор. Тэгвэл ерөнхийдөө бидний радиус вектор гэдэг маань юу гэдэг юм бэ? Энэ Y0 B0 T GT квадрат болох. За тэгээд энэ радиус векторыг X, Y гэсэн тэмдэгтээр задлж байгаа. Тэгвэл Y тэмдэгт нь бол Y T. За тэгээд Y0 B0 Y T тэгээд GT квадрат болох. За X тэмдэгт нь бол X T тэмдэгт B0 X үрчим T гэдэг хэлбэрээр задлж. Тэгээд энэ хоёр чинь нийлээд ерөнхийдөө гэдэг юм. Радиус вектор энэ нэр чинь юунаас тавьж байгаа гэхээр X-ийн гэсэн байрлал илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ радиус векторыг бид энэ хоёрыг тэгэхээр задлж чад. За тэгвэл B0 гэсэн энэ хуудыг хугацаагаар оруулах юу гэх юм? Хугацаагаар оруулах нь энэ хоёрын хооронд энэ вектор гарч байна. Тэгэхээр энэ B0 байгаа T-гээр оруулах юм бол энэ вектор болох шүү. Юу болох вэ? A векторыг би хоёроор оруулах. Тэгвэл хоёр амралт байна. Тэгэхээр энэ B0-ийг хугацаар оруулах юу болох вэ? Энэ хугацаар чинь тэгэхээр GT квадратыг болгоно гэдэг чөлөө туналт. За чөлөө туналт хийхээр ийм зайлшгүй чинь. Гэтэл энэ явж байгаа нь бас одоо чинь энэ сумгээ доош цаашаа тэгэхээр чөлөө туналт энэ учраас тушмын үйлчлэл бас доош. Тэгэхээр яг зэрэг тавьсан тохиолдолд GT квадратыг болгох хоёр энэ алим одоо чинь ингээд болгоод чинөлөөл нь энэ сум явж байгаа чиглэлийг чинь бас доош нь харуулах гэхээр энэ GT квадратыг болгох хоёроор одоо чинь энэ алим болгоод энэ сум бас яваад яг ирж байгаа гэсэн үг. За ийм хүн байна. За тэгвэл яг энэ болж байгаа энэ радиус вектор чинь хараад байна гэсэн үг. Y0 энэ бол B0 T тэгээд энэ уртын GT квадратыг байна. Тийм учраас энэ алим сум хоёр хоорондоо яадаг гэхээр яг жиг таарч байна. За чинь энэ алим сум үсгээд энэ удаа шигтэй. Энэ B0 T за тэгээд энэ GT квадратыг чанаас тэгээд энэ бол мэдээж анхны тооцоход Леопольд Мор байшингийн дээр суулдаг. За энд сууж байна. Үст булган моорыг чиглүүлэн чавхаар харамсалтай чулуу моорыг онсонгүй 1 секунд нисээд 2 метрийн өндөр байшингийн хана. Леопольд Мор ямар өндөрт байсан бэ гэж. За энэ бодлого бол яг саний өмнө хэлсэн жишээтэй төстэйгээр бодогдно. Буюу вектор агаар бодогдож. За тэгэхээр вектор агаар яаж бодогдох вэ гэхээр энэ болгон энэ муурлаж хэлээд T1 гэсэн секунд нисэлт хийсэн гэж. Энэ тохиолдсон гэдэг чинь эндээс энэ үрдлийг энэ вектор маань юу болох гэж. Энэ вектор бол B0-ийг үржих T1 вектор болно. Энэ вектор гэж. За яг ингэж хэлэлцээд энэ доошогоо дундаа гэсэн чинь одоо чинь доошогоо бодтол үржлээд доошож байгаа буюу эндээс ишин GT1 квадрат 2
сайн шилжиж байгаа юм вектор. За тэгвэл радиус вектор маань юу гэж байна? Энэ координат их гэж санаа. Энэ y тэмцэл и шиг x гэж санаа. Энэ радиус вектор гэж байна. Радиус вектор. За энэ анхны байдлыг 0 гэж байгаа учраас y анхны байдал нь тэг гэж байна. Тэгэхээр радиус вектор маань b0 t1 энэ g t1 квадрат за энэ радиус вектор гэж. За тэгэхээр эндээс h гэдэг маань юу? Энэ h гэдэг маань надаас харах юм бол h гэдэг нь g t1 квадрат байна. Тэгвэл бидний бодлого ингэж бодчих. Энэ h энэ g t1 квадрат байна. За тэгэхээр энэ h мэдчих байгаа. h нь 2 метр g 9.8 метр секунд квадрат үржих нь 1 секундын квадрат хаваа. 2 дээр 9.8 хаваа гэх юм бол энэтэй нэгэн 4.9 метр буюу 6.9 метр өндөртэй байгаад бодлого бодчихлаа гэсэн. За энэ дээр ерөөсөө вектор байна. B0-ыг T1-ээр бүрдүүлдэг гэсэн чинь B0 гэсэн вектор T1-ээр бүрдүүлдэг гэсэн чинь ийм зайд гэж байна. За тэгвэл G гэдэг нь доош вектор вектор G T1-ийг вектор гэсэн хугацааны квадрат бүрдүүлэх нь энэ зайд вектор болж байгаа гэсэн. За тэгвэл энэ вектор дээр энэ вектор нэмэх нь эндээс энэ хөдөлгөөн вектор нэг болж байна. Анийг нь A вектор B вектор болоод энэ нь вектор бид вектор ч гэсэн. Тэгэхээр ерөөсөө бодлогыг вектораар бодоод ямар нэгэн үнцэн ашиглахгүй хүн болохгүйгээр үнцэн санаа ашиглаад векторыг бодож байна гэсэн.